За үзэгч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. 25 дугаар суглалаар суугаад тааруулаад үзэж байгаа бүх үзэгчдэд маш их баярлалаа. За танай тооны нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаарыг би одоо Өмнө Говь аймгийн Хан богд сумын Галав парк дээрээс эхлүүлж байна. За Говь аймагуудаас бол манай нэвтрүүлгийн баг хамт олон цувралаар та бүхэндээ дугааруудыг үргэлжлүүлэн хүргэсээр байгаа. За энэ удаагийнхаа дугаарыг мөн л Хан богд сумаасаа за бид нар одоо энэ ч бас нэг онцлогтой хөдөлмөрч нэг юм одоо эмхтэйг сонгож зорж ирсэн байгаа. Тэгээд намрын налгар өдрүүд Өмнө Говь аймаг цаахан дулаахан байна. Баг зэргийн салхитай боловч тийм хүүтийн юм байхгүй. Тон сайхан тогтун дулаахан өдөр ирж таарлаа. Тэгээ одоо Галан парк дээр ирээд залхая гэд хэлсэн байгаа. Би одоо ихч рүүгээ нэг яриад хий да. Байна. За сайн байна орон нэгч. За бид нар Хан богд руу ороод ирсэн ихч. Одоо энэ нөгөө нэг хоёр тэмээтэй нөгөө Галав паркийн төв үүд нь шүү дээ. Яг тэр үүдэн дээр байна. Эндээсээ хаашаа явлаа? Энд дээр нь тав ярьч. Галав паркийн төв үүдэн дээр үү? Тий. Одоо яг төв үүдэн дээр нэ. Яг тэмээтэй үүдэн дээр байна уу? Тэмээтэй үүдэн дээр нэ. За тэгэхээр одоо урагшаагаа тусал замаараа урагшаагаа яв. За ямар ч байсан ирснээ мэдгсэн ихч мань хүлээж байгаа. Хэдүүлээ хамтдаа очиж ямар айл тонох нь. Тэгээд нэвтрүүлгийг хамт угаад үзээрэй. Явцгаа. За ер нь бол энэ удаад бидний онцолж байгаа айл бол одоо оюутлогоо компанид одоо ханган нийлүүлэгчээр ажилладаг. Ер нь миний ихний авсан мэдээлэлээр бол одоо энэ оюутлогоон ажилчдын хувцсыг ойдог юм хөдөлмөрч уран бүсгүй дээрээ хэдүүлээ. Оч дахиад зүү иргэнэ гэсэн шүү. За сайн байцгаана уу? За сайхан намарч чинь үү? Сайхан намарч чинь. Ажил нь өндөр үү? Өндөр. За сайн уу хүй? За хичээл ном сайн уу? Сайн. Ээж их хоёр зүгээр гялцаал байна уу? За өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань гол дүр ариун агч. Одоо чи гэрлүү орчих юм уу? Яг ажил нь одоо яаж вэ? Арай тарчиг үстэй. Тарга. Хүмүүс байгаа үстэй. Манай 19 цагаас тардаг. Тэгвэл бас хугацаа байгаль юм байна. Хоёул тэгвэл гэртээ ороод нэг жоохон хууч хөрж үзчихтэй таныг сайхан танилцуулж агаад тэгээд дараа нь ажил руу орж үздэг үү? Болно шүү дээ. Ажлынхандаа хэлсэн үү? Одоо хэлчих. За тэгвэл орё тий. За. Та хоёр маань тэгээд эндээ суурин. Хот бүрээ орох зав зай гарч ийн. Хаяа бас явнаа. Хаяа бас явж гинүү тий. Тэгээд ер нь одоо ч нэг материал наашаа татчих юм бол бус ажил бол эндээ л юм байна шүү дээ. Ер нь материал татхал гэж орох юм. Тийм байна. За ами эрдэнэ хичээл сайн уу? Сайн. За суугач хоёул нэг 5 үг сайхан. За тийм. Зүгээр юм. Солноо. За манай 11-ч үзэгчдэд бас өөрийгөө сайхан товчхон танилцуулаа. Намайг Ариун Тунгалаг гэдэг аргал эт компаниг үүсгэн байгуулагч захирал ажилтаа юм байна. Дархуул аймгийн Хонгор суманд төрж өссөн. За. Энэ Хамбог суманд суршаад одоо 15 жил болж байна. Бараг 10 онд. Тий. 11 онд ирсэн. Тий. Дархны бол тав уугуул юм биш үү тий? Тий, дархны уугуул. Компани нэр юу гэнэ? Аргал хит. Аргал хит. Одоо ер нь чинь хичнээн ажилчтай үйл ажиллагаа явуулж байна. За, одоогийн билээ мөн 10 гаруй хүнтэй ажиллаж байна. Яг тэгээ нөгөө захиалга интересээ шалтгаалаад нэмэх шаардлага бас гардаг. Тэр үед бол нэмээд хүн авчна. Одоо л нэг 10 хүнтэй ажиллахад хангалттай болохоор захиалгатай байна. За, тийм байна тий. За, манай ами эрдэнэс өөрийгөө танилцуулаарай. Намайг Ами Эрдэнэ гэдэг. Би Хан богдын 2 дугаар сургуулийн 4-р анги сурдаг. 4-р анги. 4-р анги гэдэг ами эрдэнэ чи яасан өндөр юм. Ангидаа ер нь өндөртөө орж байна уу? 2-т орно. 2-т орж байна уу? Одоо чамаас өндөр нэг эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу? Эмэгтэй. 2 эмэгтэй байгаа. Хичээлийнхаа бус цагаар яаж юм? Дугуулсан секц янз бүрийн юм явж байна. Болбол нь йог юм. Йог байд юм уу? Агарын йог тавьдаг. Нөгөө нэг юм тааснаас юу унжуулчаад тийм давуу олс шиг юм унжуулчаад тэрнээс ингэж юм хийгээд идэв. Гоё тий. Ариун нэгч ер нь одоо 15 6 жилийн өмнө одоо Хан богд сум дээрээ сууршлаа гэж штэ тий. Ер нь бол дархны уугуул тэндээ ер нь сургууль соёл тэндээ дүргсэн үү? Тэгсэн. Ямар мэрэгчлэр сурч дүргв? Би ерөөхдөө бол тоогооч хүн мэрэгчлээ юм. За. Тоогоочоор ажилладаг байсан. Бахан багтаа юу? Уурхаад бүр Говьалтай аймагт ажиллаж байсан. Тэгээ нөхдөөгөө ажиллаж агаад тэгээд
манай нөхрийн оюутлагыг зурагтаар ингээд реклам гарсан чинь миний нэг насны мөрөөдөл гэдэг оюутлагыг хараад. За. Тэгээ яг тэрнээс 2 хоногийн өмнө оюутлагаас манай онороо ярьсан байсан байхгүй. Тэгээд байхгүй байгуур нь ярьчихаар нь за ажлаа солиод яах вэ гэж хэлээд хэрэггүй гэж бодсон байсан. Тэгсэн чинь нууцсан байсан. Энэ ажилдаа ингээд хоёулаа цуглаа явж ий гэж бодоод. Тэгсэн чинь тэрийг харсан нэг хүүхчиг миний нэг насны мөрөөдөл штэ гэд хараад чамаа өрөвдөд чамайг өчтөр дуудсан штэ гэсэн чинь сандарч босч ирээл дууц юм уу гэн тийм ингээд хэлэхгүй яасан юм. Тэгээ орой болсон юм тэр нэг 19 цагийн үед баг. Тэгсэн чинь л шууд уцаа аваад аль дугаараа ингээ хэлсэн чинь заалгасан чинь тэр үед камбл гэжсэн. Тэр лөө залгагдсан байсан. Тэгсэн чинь л маргааш үржирээ дуулц гэлтгсэн манай нэг. За. Тэгэл маргааш нь хоёлаа яг тэр үед хотод ирсэн амарсан байсан байхгүй юу тийм. Тэгэл маргааш нь хоёлаа камбл дээр очиад уулзсан чи хоёулахад ажилд орохоор болов. Тэгэл хуучин ажлын хөдөлгөгч надад 14 хоног хэрэгтэй. Би хуйлахандаа 14 хоног нөгөө ажлаа хүлээж өгч дараагийн хүндээ ингээд шилжүүлэх ёстой гэдэг. Тэгсэн чи болно гэсэн. Тэгэл яг 14 хоног бүх ажлаа зэгцэлж өгөөл тэгэл 3 сарын 1-нд юунд орж ирсэн. Хуйлахад орж ирсэн. Орж ирсэн. За. Тэгээд хуйлахад ороод эхний араастраа явчаад очихт нь хувцсыг нугаасан чинь Мадин Чайна гэсэн бичгтээ хувц гарч ирсэн байхгүй. Одоо энэ оюутлахын энэ дөрөм дөрөм товцоод байгаа шүү дээ. Ажлын байнгын өмсдөл хувцсан уу? Тий. Тэгээд тэрэн дотор нь тийм Мадин Чайна гэсэн мэт хувц гараад ирэхээр нь их л гоё анх харахад их гоё хувц байсан. Тэгсэн чинь хөө энэ хятад хувц байд юм уу гэдгсэн чинь зарим нэг хувцны мэрсээр харагддаг ингээд. Тэгэхээр л ерөөсөө би тэгвэл тийшээ Хамбогд руу очиж тэнд энэ хувцээ угаасаа чадах юм чинь би нэг үйлдвэрт ажиллаж исэн. Оюутлын үйлдвэрт бас урдна. Хятад оюутлын үйлдвэр чинь Монгол Америк байсан тэр үед ажиллаж исэн байхгүй. Тэгээ оюутлын үйлдвэрийн хувц эсгээс бүх процессыг мэддэг болсон байсан учраас ер нь бол чадна гэж бодсон. Гэтэ Хамбогд гэдгийг бол би бол зүгээр нөгөө цагаагаар мэднээс л харсан. Үзээгүй. Тий, нөхрийнхээ амнаас бол оюутлага гэж их гоё газар байд юм гэж бодсон. Тэгээд Хамбогд руу нэг удаа ирсэн гэдээ ярьсан. Тэр нь их гоё газар байдаг гэхлээр нь ерөөсөө л явъя гэж бодсон. Тэгэл яг нөгөө очсон даруйда тэрийг биш яг нөхрөө ажилд явах үеэр мэдсэн маргаас нь явах жахт нь л мэдж байгаа юм чинь. Тэгээд нөхөр ажилдаа яваад тэгээд нөхөртөөгөө холбогдож амжаагүй нөгөө наашаа нэг урд оройн яваал маргааш нь нисэж байгаа юм чинь. Тэгэл тэр ажлын өдөр байж таарал. Тэгээд нэг юм зөвлөж ярьдаг нөхөнд хүн байдаг штэ. Тэгээд нэг тэр их дээрээ дархны аймгийн цаграан дээр яваад татсан чинь ингээд энэ тим байд юм байна. Би тийшээ шилжих санаатай нэг юм хиймээр ингээд хоёулын үйлдвэр хийчмээр байна гэдгсэн чинь чи компани байгуулаа яваач гэд. Тэгэхээр нь болох юм болов гэдгсэн чи болно штэ компани байгуулаа явал ингээд хоёулаа чи компанитай харьцдаг гэсэн мэдээлэл авсан байсан. Тэгэхээр нь за тэгвэл компани байгуулчихъя. Тэгээд тэр их намайг дагуул хоёулаа доош буугаад бүтгэл дээр очиад асуугаад юу шаардлагатай юм бэ? Тэгэл энэ манад дүүнэг компани байгуулах чаа юу шаардлагатай гэсэн бүгдийг зааж өгвөл тэгэл тэр компани яг тэнд нь сууж байгаа л бүх шаардлагатай юм хийж өгвөл тэгэл заад ингээ компани нэр мэрээ аал гээл тэгэл нэрээ бодож олох гал тэгээд ингээ хаан төрсөн яасан бilé ямар нэр үлээ гадаад нэр хөө Монгол нэр хөө гэж хийж байгаа хаан төрсөн бilé гээл тэгэл аргал уул штэ гээл тэгэл аргал гэдэг нэр нь олцоо дараагийн нэр нь амар олон нэр хагаа олдох уу тэгээ нөхрөө чинь гэдэг нь хитүүл гэдгсэн чинь тэгвэл хитийг оруулчих л да гэд аргал уул гэхэр чинь зүгээр л нэг уул болчиход хитийг оруулчих гэд тэгэл угаасаа миний амьдралын саршгүй байх л ёстой юмнууд нийлжил ингээд энэ компани нэрийг үүсгэсэн байна. Тийм байна. Ёстой сонин гоё түүхтэй юм те. За тэгээд наашаага бол одоо оюутлын компани байгуулчихсан. Тэгээ бас одоо ирээд шууд одоо ингээд ажил олдоол энд ингээд шууд ирээл хувцас оёол нийлүүлээл эхлэнэ гэдэгт бол бас жоохон эргэлзээтэй ирж ирсэн үү? Яаж ийсэн? Тэр талаар бол ерөөсөө хүнд нэг хөшүүрэг байдаг байхдаа одоо нэг тийшээ очиж ийшээ очиж гэдэг юм уу те. Альсвал бас нэг болоод ингээд бизнес судалж үзсэн ч юм уу те. Надад л ястаа юу ч яхаа харанхуул ирсэн. Ерөөсөө тэнд нөхөр байгаа учраас хамт байна л гэсэн зорилгоор л наашаа. Нөхөр ингээд онгоцоор нисээд тий Улаанбаатарт буугаад дахиад дархан руу автобусаар таксигаар явах тий. Тэгээ ер нь бас айл ал болсон зэрэгцэлтэй санагдчихсан. Тийм болохоор ер нь л нөхрийнхэн байгаа газар очил гэж бодсон. Тэр үе чинь болохоор би ерөөсөө юугаач мэдэхгүй л нөхрөдөө ярьсан чинь би ингээд дотор орсон чинь гэр түрээсдэг гэж байна. Тэгээд гэр түрээсдэг гэж би маргааш хараад үзээтгэх гэсэн байхгүй. Тэгс нөгөө тавилан болгохтой бүх юмтай гэр түрээсэлт юм байна. Чи зүгээр л хүрээд ир. Тэгэхээр бас хүн байна. Нэг газ юм хэлээд хитэн газ аваад хөдөө очиж байгаа юм чинь 4 газ аваад тэгэл нэг хүнжил гуцаан боож аваад тэгэл ирсэн.
Тэгэл нэг хэдэн хувцас цогцолж байгаа. Тэгэл чамдамаас нэг компани цааснаар байгуулсан. Байгаа бас тэрийг аймаг дээр бүртгүүлнэ гэж бодсон. Гэр төрүүлсэн гэсэн бодолтой. Байгаа. Гэхдээ бэлэн юмтай гэр байгаа гэж бодсон. Тэгэл за энэ уулын цаанал нөгөө хам багдана байгаа ах таа гэж бодоол байдаг. За яг отоол байгаа ах таа гэж нэг гэрэл гарав энэ хам багдана ах таа гэж байдаг. Явсаар байгаа л ирсэн. Бүх гэр нь хойшоо харсан нэг газар л ирсэн шин. Тэгэл нөгөө түрэлсэн гэрээ манаа олцсон. Энэ гэрээ түрэлсэн гээ хаалган голгоорсон хоо басан гэр. Нөгөө тавилга илдийн онц байхгүй. Байхгүй. Yes. Хүүгээ чи тавилгатай гэргээс гэсэн чи сони өглөө өцгө тавилгатай гэсэн чинь. Түрээслэн гингод тавилга нураагдчих. Нөгөө яах тайл ингээл гэрээ түрээсгээл настай хүн ингээд түрээсэлж энэ гэрээ түрээсэл гэж хэлчихэд мэдээж нөгөө айл ямаа зөөнө гэж толгойд нь орохгүй л байхгүй. Бид урд нь ингээд түрээсийн газар явж байгааг болж. Тэгэл анх ирж исэн байхгүй. Тэгэл ирэхэд их л халуун газар байсан. Гэтэ ерөөсөө би одоо энэс болиоч гэдэг. Ер нь баг наран ингээд хоёр газараас байгаа юм шиг. Дээрээс доороос. Тий. Хамгийн ихний удаад бол яг шууд ажиллаа эхэлчихэв шүү дээ чадаагүй. Чадаагүй гэж ер нь тийм боломж байгаагүй. Тэгэл байрлах байр цууц одоо тэгэл хашаа юм одоо байр түрээслэх газар мазраа хайгаал тэгсээр агаал ер нь 10 сард эхэлсэн дээ. Гэр түрээссэн ажил 10 сараас нэг айлын гişin байгуулгын нэг юм хашааны уртлын хэмжээг амбарын түрээслээд тэр нь яхаа боломжийн үнэтэй 200 мянга гэж хэлсэн байхгүй. Бус нь болохоор үнэтэй. Тэгэл тэнд нь хатаас гэрээ хацраад барайл хашаанд нь тэгэл тэр дотроо нэг 3 эдлийн машин худалдаж аваа худалдах чижтэй баг нөгөө зүгээр одоо нэг эрдсэн газар нутгаа танилцсан хүн чинь бас одоо 5 төгрөмж аавна гэж бодсон шүү дээ. Тэгээ шүү дээ. Бизнес хийж байгаа. Тэгэл хот руу очиад ингээл аялын машин зардах газруудаар яваад тэр цагааны тэнд нэг чимгээ гэдэг ихтэй хүмүүс зааж өгөө тэнд аялын машин зардах гэж атсан чинь амар сонир тохиоллоор миний урд нь ажиллаж исэн үйлдвэрийн аялын машиныг тэнд зардаг байсан юм билээ. Тэрийг бол мдээгүй. Тэгээд ингээ очиод аялын машинд асуугадсан чинь тэр их гарахаа миний хүү юу их гээд ингээ аялын олон машин асуудах юм. Би өмнө хам богдод нэг модын цех нэг чамаа тэгээд аялын машин хайж байгаа гэсэн чинь хам богдыг өнөхрөнгөө би дарахнах гэдгсэн чинь дархан таана ажиллаж исэн гээд асуухаар нь яг тухайн үед болоо жоох яасан олон хөлтөн бэ гэж хариулаад байсан л да настай амлахаар. Тэгсэн чинь чамаа хин гэдэг ингээ тэгэхээр би нэрээ хэлсэн чинь шууд уцаал нэг хүн рүү заалгасан. Тэгснэ мөнгөтэй захирлаа гаалтгсан. Тэгсэн чинь нөгөөт нь тийм байна гэлсэн чинь энэ танаа энэ ажиллаж байсан ариун тунгалах гэдэг нөхөр хүн надаас аялын машин зээлийг ирчээд байна л да. Тэгдээ би сандраад гүйштэйг хэлэх гэл. Тэгсэн чинь Одинаа чи манад ингээ хийжсэн охин байхгүй юу? Би та нар бол 8 оролцохгүй шүү. Наа чи манад ажилтдаг л охин гээ ажиллаж байсан охин гээ хэлсэн чи уцаа тасланаа шууд нөгөө хүүдээ. Жав энэ охины сонирхсан 5 машиныг боочих. Гэтэгдэг байхгүй. Тэнд би гайхаад яаж байгаа юм болоо гэж бац. Яг тэр үедээ бол их сонирн байсан. Надад ингээд шууд машин авах мөнгө бол байхгүй шүү. Би тэрийг хэлсэн байгаа. Тэгээ боочих гэхээр нь яах ч юм бол гэж бодсон чинь учрал өрөөл юм бэлгүй чи говьд гэсэн 20 дугаар шугамд ажиллаж ирсэн 20 дугаар шугамын 5 машин байгаа. Чамааг л хүлээжсэн юм бэлгүй. Миний хүүдээ ажиллаа явуулаад мөнгөтэй болохоор өгчөөрөө. Уу ямар хөөрх юм. Гээд тэгсэн. Тэгээд би бүр гайхаад танилцаад удаагүй ерөөсө 30 минут болоог байгаа штэ. Тэгэхээр би ингээд юмаа эхлээг байгаа гэж гисэн чи бүдээд энд ингээл машин байжсэн тэнд очиод чамд өгсрөгдаад юм хийнгээ хүлээгдээ байжсэн тэнд байсан дээр штэ. Тэгээд дандаа 20 доор шугамын машин байна гэдэхгүй юу. Тэгээд миний хаягийг авч үлдээд манай хадмын хаягийг аваад үлдээд хадмын ээжийн утасны дугаарыг авч үлдсэн. Тэгээд би зааж өгч мэдгүй шүү. Тэгээд ямар ч төлбөр мөнгө өгөө болчих. Өгөөг байгаа л да надад. Тэгээд би явцсан. Тэгээд бодготоо болохоор худлаахал гэж бодож байгаа штэ. Тэгээд би гадуур ажил төрлөө хөдөлчихэд орой хадмандаа сууж исэн чинь гадаа машин хурж игээл хадмын ээж нь хүнтэй яриадсан. Тэгэл гадаа машин өрөөд ирсэн чинь тэр машинуудыг ачаад хүрээд ирсэн затлаад. За. Тэгээд гайхаад яг тэр үедээ бол би ерөөсөө тэгж нэг машинтаа болцохоор ингээд одоо таньдаг хүн биш ямар сони юм бэ гэж бодоод байсан чинь тэр ихч болохоор сүүлд ингээд танилцаанаа тэгжсэн. Яг 20 дугаар шамах гэдгийгсэн. Тэгээд хэрвээ мөнгөтэй захирал чамааг наад хүн чинь болохгүй юм шүү гэсэн бол би өгөхгүй байхаасаа мөнгөтэй мэдээж юмаа хүнээр дамжуулахгүй гэж ойлгомжтой. Тэгээд мөнгөтэй чамааг манай байсан шүү дээ ариун тунгалах гэдэг юмаа гэхээр чи бол итгэлээсэн л хүн байна. Чамааг тэр олон хүний тараас таньжин тийм болохоор болох юм байна гэж одоо чамд өгсөн гэжсэн. Тэгээд аханд байсан таны тэр оюутлын үйлдвэр том үйлдвэр байсан байна тий? 300 үнэтэй үйлдвэр байсан. Оо тийм байна. Тий. За тэгээд 5 машинтай болсон. Тий, тэгээд 5 машинтай болоод оюутлчин байхгүй.
Тэгээ хурцрээ тэр нэг хашаагаа түрүүлсэн амбааранда тэр амбаар угсарна тэр амбаар нь тоггүй бүх юмээ өөрөө янзлаад хийгээл ингээл бүх юмээ янзлаад эдлийн машинаа ингээд тавцанг мараа нөхөр төмрийн замаас гэж өгөө нөгөөтгийн зүлгээл одоо өдөртөө тэгээл энэ хам богд хамгийн хайртай мод зардаг айлсан тэндээс нөхөртөгөө ойлаа юм уурган ингээд юм пүрүс мөрлөөл хойлоо ингээд тэр холоос ингээд хөндлөн болд болох нь машин тэр ерөөсөй байхгүй болж хойлоо. Ус авахч машингүй тэрэггүй юм чинь. Тэгээ хойлоо мөрлж асраал тэндээ юмаа хийгээл манаа өглөө ажилдаа очил орой ирээл надад тасалдаг. Тэгээл хойлоо юмаа асраад нэг зар энэ тэн зар тавьж агаад тэгээд 3 хүн сургаж асан малчаа. За огт юм ер нь бол ойдлын машинтай хайцж байгаагүй сургаж авч байгаа юм биш үү? Тийм сургаж авч байгаа. Зарим нь ингээл гიშгээл багш минь эн чинь буруу тишээ яваад байна ингээл тэгээд нэг тийм хүмүүс нэг нь бол ингээ бас дөрттэй. Яг ойдлын шангар машиныг мойдог. Тийм хүмүүс сургаад тэгээд 2 сар үтсэн бид нэр. Тэгээд нэг хамгийн хямдар нь 100 ямбоо ихийг ацраад өмд хийгээд, комбинза хийгээд, цамц хийгээд нөгөө тэргээд нөгөө тод өнгийн уцаар оёод нөгөө хүмүүсээ сургаж байгаа. Цэнхэр улаан шар уцаар байвал ингээд ойдлон тэгшгэн байх хэрэгтэй гэл ингээд тэгсээр хагаад бүгдээрээ 2 сар болоход бид нар аваа болсон. Тэр хооронд оюутлагаас нөгөө ингээд би эндээсээ оюутлаг үйлдвэр байсан одоо үлзий төлөв байгуулсан тэр ихч туяа багш гээд тэнд үйлдвэр байдгийг би очисон чинь ингээд ийм байдیں۔ Оюутлагаас ингээд чи ингээд үйлдвэршил оюутлагаараа нийлүүлж болдгоо штэ гээд. Тэгэхээр яг би бол үйлдвэрээ нэг юмс хийчихэд оюутлагаатай уулзна гэж бодсон байсан чинь нөгөө тэнд очихт нь туяа багш энд нэг охин ирсэн үйлдвэр нээх гэж байгаа юм билээ гэж хэлсэн. Тэгээ оюутлага ингээд хангамжийн худалдаа авалтын хүмүүс ирээд ингээд танах ингээд оюутлын үйлдвэр юм уу ингээд манайх ингээд төлөвлөгөөнд бол энэ жил ингээд хамбог сумаас нэг оюутлын үйлдвэр гаргах гэсэн төлөвлөгөө байсан. Тэгээд дэмжиж гэсэн. Тэг ингээд танахаа ингээд хийчих байгаа бол ингээд бүх юм бэлэн болохоор бид нарт хэлээрэй гэдэг. Тэгэхээр ерөөсөө ингээл миний хайрт бэлэн болцоод бүр урамтай болол өстой. Нөгөө байгаль мөнгөөрөө нөгөө нөхрийнхээ цалингаас аваад нөгөө даваа аваад хийгээл байгаа оёол. Тэгэл нөгөө өнгөгүй юмараад цагаан давгараал юм оёол тавиал хүмүүс маань янзын гоё ойдаг бас үед 12 сард оюутлагаас ингээд одоо танах болж гинөө манайх юм сургалт зохион байгуулж байгаа бүх ингээд оюутлахаа үйлдвэрүүдэд ингээд эсвүүрийн оюутлын сургалт зохион байгуулж байгаа 7 хоногийн ингээд. Тэгээд аймаг руу би тэр сургалтанд нь хамрагдахаар явсан. Нөхөртөө байлаа. Тэгээд аймаг дээр 7 хоног өглөө одоо 9 цагаас орой 7 цаг хүртэл 6 цаг хүртэл тийм сургалттай. Мэргэжлийн багш нар ингээд эскийг цаамц одоо бинээс хэмжээ аваад ингээд тэгээ бүх юм зааж өгөөд тэрийг бид нөр ингээд үлгэрээ гаргадаг болоод би тийм мэдж байгаасан яг үлгэр бол гаргаж мэдгүй байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол ингээд үлгэрээ бол чадвар нэр хийлгэн гэж бодсон л байсан. Тэгэл яг үлгэр бүгдийг сураал тэгэл яг тэндээс хамгийн анхны захиалга аваад ирчихсэн. Тэр сургалтаа дуусаад оюутлагаа зохион байгуулсан сургалтандаа 7 хоног суугаад эрэхтэй ганцхан дүр ирж байгаа юм шүү дээ. Захиалга аваад ороод ирж байгаа юм шүү дээ. Тий. 230 өмдний захиалга аваад. Тэгээ тэр өмдний захиалга авахын өмнө урд нь би нэг 5 өмд оюутлагаа оюулсан. За ингээ оюутлаж үзсэн. Тэгээд нөгөө үзэд мөгөөс ч 5 өмд ингээд аваад оюутах гээд. Тэгээ тэр 5 өмдийг оюужсэн чинь тэр үед тог байхгүй шүү дээ. Хам богч нөгөө ажиллаад нөгөө тог нь ингээд тасардаг байсан байхгүй юу? Дийцэлтэй. Тэгээ зуны цагт 2 цаг ч үлээ өвлийн цагт 6 цаг ч үлээ өгдөг байсан гэж. Тийм. Тэр үе чинь байхгүй юу? Тэр үе чинь байсан. Тэг нөгөө цөөхөн нөгөө тог байгаа хугацаанд юм ойдаг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө үлзэт мөхөөгийн нөгөө туяа захирал чинь нөгөө 5 өмд авъя одоо манайх ажиллаад тушаах чинь гэсэн чинь тог байхгүй болсон. Яг доосгаад бүсийг наах гээд идэг. Тэгээд нөгөө ажилчинтай 2 ажилчинтайгаа ярьж аваад хоёлаа оюутлын машинуудаа гадаа гаргаж тавьчаад тэгээд нөгөө оюулч маань гүгээд машин ягаад нэг одоо тэр үедээ таньдаг хүндээс юм шиг нэг чиргүүлтэй одоо пикапрхо машин авцраа дээр нь 2 оюутлын машин тавиад хоёлоо дээр нь машинаа бариад тэр яг нь хан дизель одоо тэр генератор хажуудлын нэг юм 2 3 бензин колонхор явж байгаа юм уу тийм тэр хавь тийм тогтой 2 3 айл байд юм билээ нөгөө өдөржингөө тогтой байдаг нэг одоо зайшгүй тогтой байх шаардлагатай тэр захиран махрын тэр хавийнхаа л юм шиг л тэгэхээр тэнд нэг юм жижиг гэртэй айлд 2 машинаа тавьсан чинь ингээ яг таарсан нөгөө айлд нь. Тэгээ тэр их нөгөө тэндээ хоолой гэл ямаа изэд битээ наан аяж аваад дуусгаал хоёлаа нөгөө 5 өмд аваач өгчөөл тэгэл 2 машинаа оройн ахиж унаа олж аваад ацаж үйлдвэртээ тавиад өгсөн чинь туяа захирал тэр үед ойлгоос ирсэн чинь болж ийн жоохон хандлсан л байна гэхдээ сайн байсан мэн гэж хэлсэн байсан. Тэгсэн жил оюутлага танах болохоор юм байна сургалтанд хамрах туу гэл. Тэгээ сургалтанд яваад ирж байгаа. Эрэхтээ 230 өмдийн захиалгатай ирээд тэгээ дархнаас цуг ажиллаж исэн үйлдвэрээсээ
найзуудаасаа тосон зургаад нэг найз маань их нэртэйгээ хүчиж хоёулаа ойдолчин. Тэгээ эхний захиалга минь ойж өгөөд тэгэл ер нь заавал мэрэгчлээ босоод цуг байгаад хүмүүсээ сурах хэрэгтэй мэргээд. Тэгэл тэр хоёр маань сар ажиллаад явах хооронд би хүмүүсээ сургаад авсан. Одоо тэгээ бид нартай цуг маад ингээ яг тэр үеэс цуг ажиллаж байгаа нэг охин байгаа л та. Яг цуг эхэлсэн. Тий. Тэгээд хоёр хүүхдээс одоо 4 хүүхэдтэй болцсон гэд бид цуг өсөж өгч явж байгаа охин байгаа. Тэгэл тэр анхны 230 хүнтэй захиалга аваад ирэх бол бас магнагаа хартал баярлсан л. Тэр үед бас их гоё юм болсон. Тэгээд магнаа хартал баярлахаас гадна хийж чадхлаа гэдэг айцсан юм хэрэгсэн. Муухай хийчихвээ л гэсэн бодлоо. Одоо бас тэг. Тий. Тэгэл материалын дагаад хариуцлах тий. Тий. Тэгтэл нөгөө оюутлагаасаа маш их дэмжсэн байхгүй бид амар азтай байсан байхгүй нөгөө компани болгодааж азтай дэмжлэгтэй энд ирээд ажиллаа хийхдээ ч оюутлагаас амар дэмжлэгтэйсэн. Өмнө аймгаас материалын наашаа явж байгаа ажилтсан зүүдэг ингээ улаан автобусанд тавьж явуулаад тэгээд оюутлага үүднээс би очиж материалаа аваад ирээд ямаа хэсгээ хуцаа хэсгчээд тэгээд оруулахдаа эндээс нэг бид нар чинь тэр үед машин дэрэг байхгүй оюутлага автобусанд ингээд шавдан тэгээд аваачаад хой таалган дээр очингууд цаанаас нь агуулгаас гарч иж авдаг. Бид нэр тэгэр дэмжиж яг тийм дэмжлэгийн донд би ч ингээд бас боочсон байж таа бизнес чинь ингэж өсөж хөгжиж байжуулаа гаргаад ирсэн байна. Тий. Бүх талаас нь хөргөд дэмжиж байна. Байж болох бүх боломжоор л гэсэн. Тийм. Тэгэж дэмжиж явах чинь хүн явахгүй бол бас хэцүү шүү дээ тий. Дандаа их сайхан хүмүүстэй тааралдаад компани байгуулахад бол их дэмжлэгтэй байсан. Тийм. Дээрээс манай гэр бүлийн их тусалдаг. Тог байхгүй тойлоо амдаа жажгаалх зуучаал нөгөө тэгэл хайчаа нөгөө татлагаа ингээд эсгүүрээ бол ингээд зураад ингээд тавьцсан. Тэгээд нөгөө хайчаар ингээ хоёр талаас хайшлна гэх нэг харанхуй шин болцсон учраас тэгээд шин харанхуй тойлоо амдаа жожгоолох зуучаал хяргадаг. Тэгэл амдаа жожгоолох зуучаал хоёлаа хяргана. Тэгэл зарим юм ярьж байгаа жожгоолохгүй унагаа хачна. Их хөгжтэй юм болж эсвэрээсэн тий. Ажилтдаг. За тэгэж ихэлсэн түүхтэй одоо үйлдвэр маань одоо хажуу 10 гаруй одоо ажилчинтай одоо бол бас одоо оюутлах одоо ханган нийлүүлэгч компани болоод олон жил доктор сууршилтай ажилласан. Одоо бол та дөрөв хувцсыг цогцоор нь хийж байгаа юу те? Бүхэл хувцсыг хийнэ. Бүхэл хувцсыг хамгаалын бүх хувцсыг хийнэ. Тэгээд их идэр чи одоо бол ингээд жигдрээд явж байгааг нь харахад чинь жигтэйхэн сүртэй гоё харагддаг юм байна. Гоё харагддаг шүү дээ. Тийм тэгэл одоо хүмүүсийг харахаараа тэр энийг манай айсаас муу илүү гэл нэг артлын шашхыг харах гад мади хамбог гэсэн бил за барагдаа гэл. Тэгэл тэгэж харна бид нар бүх ажлынхаа хувцас айсаа хувцсан дээр мади хамбог гэсэн шашиг хатдаг байхгүй. Тэгэхээр тэр шашиг байна уу тэгэл хаанч явж исэн тэгэл яг харангуйтлын манай айсаа бас мөн болов гээ харддаг шүү дээ. Тий зарим хүмүүсийг харахад ямар гоё хувцас энэ юу нэ манахаас югаараа өөрөөр нэгэл ингээл харах шинэ. Ер нь бол тэгээд яхаа олон л туслаг гүйцэтгэгч байдаг бол ханган нийлүүлэгч гэсэн байдаг болов уу те? Байдаг. Зөндөө ба штэ. Тэгээд ингэж үүссэн түүхийн одоо та бүхэн сая сонслоо. Тэгэхээр хэдүүлээ одоо адилчид бас явчих юуны магад. Тийм болохоор оюутлынхаа цех рүү ороод үйлдвэрлэг ороод бас нэг хүмүүстэйгээ уулзч үйлдвэрөө танилцуулъя тийхүү. Тэгээд бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Монголын их хамаамаглан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үеийн бүтээгч их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээл их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. За үйлдвэрлэг рүү орно хоёлаа. За энэ гэр болохоор яадлчдын хөө. Энэ ерөнхийдөө бол ажилтны хүүхдүүдийг өвөл орой 19 марч 19-с тардсан шүү дээ. Тэгээ 17 цаг гээд цэцэрлэг сургуулиас хүүхдүүдээ авдаг. Тэр үеэрээ очиж хүүхдүүдээ авцраад энд хандал өдөр байлгаж юм болгож байгаа юм байна шүү дээ. Хүүхдүүдээ хажуудаа байлгах зорилгоор л энэ гэрээ барьсан. Одоо тогтчулж амжаагүй л байна. Бидэд их гоё болгоно гэж яриад байгаа. Тийм байна.
Энэ хашаантраа энэ даашингаа хэдэн онд барьсан бэ? 13 онд барьсан шүү дээ. 13 онд уу тий? 12 оны сүүлээр 12 оны 12 сард эхлээд 13 оны 3 сар хүртэл барьсан баг шүү. Манай чи үйл байсан ч барилга барьж идэг. Одоо эсвэл тийх бах та. Тий. Нэг сайхан тий зогсохгүй чи. Зогсохгүй шүү дээ. Тий. Тий. Цагаан сарын яг өмнө дуусчихсан да. За хэдүүл үйлдвэрлэлөөр танилцъя. Зөвхөн манай бүсгүүчүүдийн одоо эдлийн машины 100 зүгээр эндээс тачигнаал. Эхэлж байна да. Энэ одоо яадаг машин бэ? Энэ нөгөө том юм байдаг. Одоо Том юм. бүтээлийг одоо гүний уурхаад ус хаах зорилттой том бүтээл хийдэг байхгүй юу? Тэрийг энэгээр байдаг байхгүй юу? Даралтаа усыг хаагаад байгаа тусгаар айхтар гэдэг шүү. За сайн байцгаана уу. За үйл уран байна уу. За үйл уран болгоё гэж бас өрөөдөг шүү те. Юм хум ойж байгаа юм дээр. За ажлууд нь бүгдээрээ сайн уу. Манайхан ч завгүй л үдчих шиг байна те. Дандаа гоё залуучууд аа. Ямар гоё. Бэлстэй жигэн таньдаг хувцч юм явж шүү дээ. Яг жигэн таньдаг. танаас тэгээд бүтэн болоод. За энэ зондорны сонирхноо. За ажил нь өндөр үү? Танилцсан юм блэ? Баццэг. За ажил сайн. За ажил ихтэй байхад 2-5 минут цаг гаргаж тийх үү? За ажлаа дуудаж чинь өнч. Өгөө 2 сар л болж. 2 сар л болж байна уу? За хамбог сумын уугуул. Үгүй. Өмнө гоё. Өмнө гоё дадлаад гадах юм. Тий. За. Нааш ирээд одоо тэгээд энэ чинь яг гэр бараа яаж юм? Манайх хотод байдаг байхгүй юу? Хотод байдаг юм. Энэ чинь болохоор байр сав яаж юм? Энд дээр байрлаж ажил. Байрлаж ажил. Давгүй байна уу? Дэжгүй гоё. Гоё юу тий. За. Одоо энэ юуны хэсэг нь ойж байгаа? Өмдний ар уу тий. Материалтай л одоо чинь ингээл юм тустай. Зузаан материал гэдэг юм шиг байна тий. За амжилт. Баярлалаа. Сайн байна уу? Ажил өндрөө. Танилцсан хэм блэ? Долгорсрон. За хаанаас ирсэн бэ? Хамбогд уугуул. Яг уугуул уу? Йоо, би одоо өнөөдөр анх удаага уугуул үдэ даарч шүү дээ. Тэгвэл энэ аягүй бол дандаа л эндээс ирсэн, тэндээс ирсэн гэдсэн байхгүй. За ажил өндрөө. Хамбогд нутагчийг сайхан юм аа. Сайхан дутагчтай. Тий. Та энэ ажлаа удаж байна уу? Удаж байна уу? Цуг нээсэн цагаас цуг ажиллаж байгаа. Оо, нээсэн цагаас гэсэн бол домог болсон хүн чинь та байсан биз дээ. Таны тухай бүр домог сонслоо одоо бүр. За, одоо тэгээд энэчний бүр ингээд нэг сайхан доктор сууршилтаа олон жил ажиллаж байгаа юм байна шүү дээ, тий? Одоо гэр бүлээрээ энд үстэй. Тий, гэр бүл. Ажлын цаг одоо 7-оос тарна. Тий. Тэгээд гэр ойрхон. Тий. Танаа сумчин сайхан төгжрөл байхгүй, яасан ч гой засгал замтай, яасан ч гой догчлолттой, яасан ч ахтаархмаар амьдэрдэг хүмүүс юу? Тийм ээ. За, ажлын ажил үстэй. За. Сайн юм. За хаанаас ирсэн? Булганаас уу? Оо за. Явж чинь. 5-6 сар болж байна тий. За угаасаа бас ийм ажлын мэргэжил энтертэй юу? Тий. За хаан төгссөн? Монгол улсын политехник college. Монсоор төгссөн юм уу тий? 19 дэх тий? Тий. За. Энд чи одоогийн хичнээн машин байгаа мэрнэ гэж. За энэ яг одоо ажиллаж байгаа машин 10 машин бас хүмүүс бүрэн биш үү те? Биш байгаа шүү дээ. Амарсан байгаа. Зарим амраа бэлж. Одоо нөгөө сайхан цагууд чи эхэлсэн. Тийм байна. Яа, ийш чи ингээ за эн чи ойдлын хэсэг. Эсгүүрний чи явд юм уу? Энд эсгүүр хийдэн. Тийм байна. Эсгүүрийн ширээ юм шиг. Би амар хийх юм шиг. Эсгүүрийн ширээ өөрсдөө хийсэн юм аа. Энэ бидний хэсэгтэй өдгөрүүд ер нь хагасан 8. Энэ өдгөрүүд юм уу те? Тий. Яг одоо хийдгүүд үү те? Бүгдийг. Энэ улааныг бол сайн мэдх юм байна. Өвлийн цавц байна те. Энэ бас зузаан нэг юм ноосн дуу материалтай мөн шүү дээ те. Тийм байна. Энэ бол одоо яг зуны өдөр тутам өмсдөг зүүн төвцөн ах шүү. Өвлийн күртэг гэж юм күртэг байт юм те. Тий. Энэ их гоё штэ хөнгөн. Өвлийн күртэг өөрт. Улаан гэж ихтэй юм шүү дээ. Энэ болохоор нөгөө гал дэмждгүүд аавгаар үйлдвэрлэдэг. За өвлийн күртэг шаргал. Засварлагчтай. Эдгээр бүгд засварлагчтай байна. Тий. Энэ өвлийн комбинзон, зуны комбинзон адилхан яхав. Зузаанаараа л болоо. Гэх мэтчлэн. Тэгээ одоо чи нэг хувцас чи ийм олон сайн зарж байгаа шүү дээ. Тий. 5 XL хувцас гардаг шүү дээ. Бүр 6 таа ч юм бэ. Тийм үү. 6 таа ч одоо юу үлэмж бий. 6 XL. Тийм том хүмүүс байд юм бэлээ. Үлгэр гэж ийм юм байдаг юм биз дээ. Тий, одоо эдрийг ингээд тавиад үсгэж та. Энэ болохоор оранж хэсэг нь шүү дээ. Одоо дээд хэсэг нь оранжууд нь байна гэсэн. Энэ нар нь энэ ингэр нь энэ нараа хоёр тавиад авчихна. Энэ ханцны оранж хэсэг.
Энэ одоо комбинзан Энэ шүү. одоо манай эдийн өчтөр аяа гаргасан комбинзан. Тэгээ манай лого хаана байна? Одоо энэ лого хатж амжсан байгаа юу? Энэ оюутлага лого нэ. Оюутлага лого Хамаг маань лого чинь. нэ. Мади Аа, хамаг. хам Хамгийн лого. хайртай лого. Энэ хоёр логог л хараад тэгэл Тий. одоо Энэ тэг осл гэдэг нэг оюутлага чинь бүх хүмүүс нь юм осол зөрчилтөнд тэг байг гэд юм уриалсан шүү дээ. за. Тэгээ энийгээ заавал ингээд ажил хийж байгаа баруун гардал дээр харж ивэл тийм сануулгах зорилгоор за. ослгүй Тийм шүү дээ. Одоо ажиллаж. хамгийн гол чухал зүйл чинь славаргүй байж байгаа Тий, шүү дээ. хамгийн гол юм чинь. Тэр голцон дээр нь хүртэл энийг ингээд шигээд байнга одоо ингээд Ажил хийж захад нь харагдаж байдаг. сануулж явах юу байх үүрэгтэй байх нь шүү дээ энэ бол тийм. За. За эндээс ингээ хувцснууд бэлэн болгоод сайн Заавал байна. яц оронд манай оюутал чи өөрөө хийж байна. Аянд одоо ингээ яа тийм бэлэн болгонгууд нь одоо ингээ хэлдвэн янзын утас мутас бүх юмыг цэвэрлж янзлаад Тий. тэгээд цаашаа уудалж савлдаг юм биз дээ. Тэг нь эндүүд нь тэгээд Бас оюун юу сте. оюун наача Энд чинь оюутал. ээлжилд юм уу? Гар ажиллагааны хүн байхгүй болохоор оюутал чи хийж байгаа. За. Манахаас оюутал сорж оюуталчин болсон бүсгүй байна. Тийм байна. Бүх юм аа оюутлаа хийн. 17 нас орсон. Оо, удаж байгаа юм байна. Тий. Мундаг охин байгаа. 8 9 жил болж байгаа юм шүү дээ. Тий. Бас нутгийн уугуул уу? Хамбогдох. Хамбогдох чи би одоо яг хараад ялгадаг болчихлоо шүү. Гэтэр ижил Ганцхан нэртэй. гэж асуухаа болцсон бас хамбогдох. Эдгээр тэгтээ ер нь мүд яахгүй хөө. Тийм хурдан. Энэ зүгээр ер нь бол урагтнаас ойлголт байхгүй шүү дээ. Тийм бах. Зүгээр өнгөө л алдна гэсэн үг. Тийм өнгөө алдаа. Эдлээр тасралтгүй л идэж байгаа болохоор. Энэ комбинзон чинь бараг тэгэл өдөрт өмсөөл оройноо тайлал уулгандаа өгдөг юм билээ шүү дээ. Энэ чинь амар хэдлэгээр шаардлагатай. Хүн дандаа гүнд өмсдөг учраас. Өмсөөл гарч ирээд энэ чинь нөгөө хуцаа шууд тайлал өгдөг ахаад цэвэрх хувцастай ордог. Их цэвэрч хүмүүс ажилт юм. За ер нь бол одоо яг оюут толгойхоо одоо ингээд ажилчдын хувцсыг дангаар нь хийж гэнэ үү? Өшөө бас одоо юу гэдэг өөр аж ахуй нэгжүүд, өөр газрын захиалгууд тий жишээ нь одоо авц засвар гэл ингээд юуны хувцас одоо бензин түгээг гүйчт юм усын дөрөв товцтой газар байдаг шүү дээ тий. Тийм захиалгууд ер нь бас орж ирэх үү? Орж ирнэ. Зөндөө газар хувцас юм шүү дээ. Оо Оёод Улаанбаатар руу тавиад явуулна. Энэрийг хоорон шууд явдаг байхгүй таксинууд. Талбарт. Тэд нар дээр өгөө явуулчихдаг шүү дээ. Улаанбаатар руу бас цагаан сургаар руу хүртэл явуулж байгаа шүү дээ. Компаниуд руу юм хаж эндээс дээш нь утас хийж ойж явуулж гин ажлын хувцас шавж гин зөвхөн хамбогд өмнө гоё гэсэн юм байхгүй. тийм байна. Захиалга нь хаанаас дээр Өргөн хүрээтэй. Тий, Улаанбаатарын барилгын компаниуд бас их авдаг. Яг энэ стандартаар голцоо джинсийн өмд маш их авах сонирхолтой байдаг. Джинсийн өмд манайх анх оюутлагаад нөгөө джинсийн өмдийг чинь нийлүүлж ирсэн шүү дээ. Батлуулаад. Оюутлахад джинс өмд байд юм уу? Тий. Манайх энэ зуны комбинзоныг арталт нь ингээд ийм одоо хүн тонгооход тий нуруу нь ингээд тий одоо энэ гармошик гэдэг яриад тий байгаа шүү дээ. гармошик тий. Тий. Энийг ингээд манайх гаргаж өгч ирсэн. Яг энэ чинь нөгөө нурууг ингээд бариулахын тулд ажлын усманы бүр их том байсан урт. Нэлийн авартай байсныг за яг ингээд ийм ардны ийм юм хийж зүгээр юм байна гэд сайжруулалт хийгээд иймэрхүү юм бол их гарч ирнэ. Бид нар сайжруулалтаа өөрсдөө хийх. За тэгээд оюутлахаар ингээд ийм сайжруулалт хийгээд болох уу гэд энийг батлуулна штэ. За ийм болгосон энэ болох уу гэд тэгээд болно одоо энэ өстой гоё болсон байна. Энийг хийгээгүүл яг энэ чигтээ ингээд эн чинь нэвтрээ явчихдаг байхгүй. Тий. Ингэж явчихсан тий. Тий. За ингээл одоо энэ чи оюутлахын урхачдын маань ажилчдын маань хувцсан гэж бэлэн болоод хүрдэг байх нэ. Тэгэл энэ хувцсыг л ажил дээрээ нэрцгээд юм байна да. Джинс бэрэг юм тий. Нэг джинс аюулаад явдаг юм уу? Энэ джинс өнгөд шүү дээ. Энэ чист янз юм шүү дээ. Тэгээ манайх тэгээ ингээд тусгай энэ джинсээ хятадтай бүр ингээд энэ джинсээ өвдрөөс аваад За. тэгээ угаалгын газар өгж джинсээ угаалгаад тацардаг байхгүй юу. Тэгээ манай джинс энэгээр их ялгаатай. Тийм болохоор бусад газар шиг түүхий джинсээр хийгдэх юм уу тийм ойлголт байхгүй. Ингээл оюутлын машин ингээл инглээ за энийг шинчлэе шин загвар гараад ирэхэд нь авъя гээл одоо. За нөгөө оюуталчдын хоол үйл одоо ажлыг нь хөнгөвчлөх зорилгоор тий одоо уцаа тасалдаг машин байх юм уу тий. Тиймэрхүү юмар сайжруулна. Тэгээд манайх одоо сайжруулаад жил гарал болж байна л да. Сайжруулалт хийгээд үү? Тий. Одоо бүгдийн Jack гэдэг энэ брендийн машинаар сайжруулалт хийсэн. Энд чинь бас брэндүүд нь хоорондоо онцлогтой юм шүү тий. Энэ болохоор ингээд зарим ингээд машинууд нь ган сэлбэгтэй гэдгээр давуу талтай. Манай энэ чинь нөгөө онцлог нь юу шүү дээ. Засварчин байхгүй.
Хойлын машин. Тийм учраас батбөх машин байх хэрэгтэй болдог. Тийм болохоор энэ Jack бол их таарад багш байгаа. Тэгээд энэ хамгийн гол бас энэ борлуулж байгаа энэ Jack and Jockey гэдэг компани байдаг. Тэд нар ингээд өөрсдөө борлуулсан машиныхаа засварыг хариуцдаг байхгүй. Бисээ авч очиод засвараа хийлгчээд буцаад аваад ирж байгаа. Одоо энэ бодлогоо л байна л да. Үйлдвэрийн маань гол баялсыг нугалдаг бүсгүүчүүд бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье. За үйл нь уран байх болтугай. Дандаа сайхан одоо үйл нь уран бүсгүүчүүд энд чинь ингээд ажиллаж байна. За бүгдээрэнд нь амжилт. За. Тусдуулах юм байхгүй танд? Зүрээ. Айгүй юу. Өнөөдөр манай гэр ямар хоол хийгнэ оройдоо? Монгол гурилтай шилээ. Монгол гурилтай шилээ хийж иднэ. Танаад нутгийн махч бас хамттай шүү дээ. Гоё махар намттай шүү дээ. Хамттай тий. Би охиноо жоохон байхаас нэг настагаас тариад ирсэн. Булган аймагт. Булганы ангилгын сангийн аж байгаа. Тэгээд дараа сүүлд нь 22 хүртэл дархан тариад тарьсан. Тэгээд тэр болгоно би охиндоо говьс мах зөөдөг гэсэн. Энэ өөр газрын мах идэж авдаг гэсэн байхгүй. Тийм. Гоё мах хамттай тий. Яалтч байхгүй хондоо тий. Ястаа тийм байдаг шээ. Баашин төвийн шугамдаа холбогдсон юм уу? Сая төвийн шугамдаа холбогдсон. Та нар ирэхэд сэтгэн өдрийн өмнө. Тийм үү? Тийм бид нэр дотор ингээд найл ханнасаа авсан гэсэн юм чинь малчаас очиж байгаа юм. Энэ чинь ингээд амны орон сууц болчихж байгаа шүү дээ. Тийм, орон сууцаас ялгаагүй болчихж байгаа. Бүр илүү давуу талтай байхгүй юу? Эрүүл агаар. Тийм, орон сууцнаас бол шууд ингээ хаалга ангуулгаад агаар оруулах гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм. Тэгэл хүүхд гадаагаараа тоглоно гэсэн ойлголт бас байхгүй шүү дээ. Тийм шүү дээ, ер нь тийм. Яг та хөдөө орон нутгад нэр давуу тал байна. Тийм, ер нь их олон давуу тал байгаа шүү дээ. За яг хаа тэгээд олон хүн сууршаад ирвэл энэ юмны үн жоох өндөрлөл гэдэг нь тэр нь бас дагаал багсаал ирж штэ тий. Үгүй одоо олон хүн сууршаад гэж хам богд сумч өөрөө одоо бараг 9000 гаруй хүн амтай гэж штэ тий. Яхан доо тэгтээ яхаа одоо л хөгжиж штэ манай сумч. 20 жилүүд бол бүр эрчимтэй хөгжиж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд шүл одоо хөгжиж штэ. Тэг штэ одоо. Тий. Тэгэд говь юм болчих. Очихороо даарч байна битээр. Босоо хармаар санагдаж байна. Тий, тэгэж байна. Тэгээд бүх юм ингээд нөгөө цаг хугацаанд за тэдэн минут за тэгэж яваад одоо за тэдэн цагийн үед тим юм хийндэ тэнд очиндаа гэсэн болвол ер нь цагт очихгүй шүү дээ. Яг л. Тий, хотод бүр өдөрт нэг л ажил амжуул таа. Манай хотынхны цаг төлөвлөлт чи арай ондоо. За мэдээж утаагүй байна, төгжрөлгүй байна. За хөрөлж ороо ус агаар ирүүлгээл те. Тэр тал нь ер нь танд ямар хөө байна? Өө байна штэ. Ер нь сүүлийн үед харцсан ус сайжирсан шүү. Сайжирсан. Тий, одоо хүүхдүүдийг хамруулах дугуулсан секцүүд тэгэхээр манай хүн ч одоо агаар явахт явдیں۔ Бид эрүүл мэндэд хэрэгтэй өөрт нь тэгээд хүнтэй зөв боловсон харьцан ер нь юмд маш их нөлөөлд юм байна. Тэгээд дээрэс нь хичээлд сая битээр волейболын секцэнд бүртгүүлсэн. Тэгээд битээр жоох эрүүл мэндийн асуудалтай учраас тэр талаа жоох битээр төрөлхийн бөөрийн гажигтай. Тэгээд тэргээрээ жоох өвддөг. Тэгэхээр сургуульдаа 1-р ангидаа битээр өвцөөр гад нэг 20 гаруй хоногоос суусан байгаа. Баггүй 1-р ангитай. Тэгээд хот газар хэрвээ тэгээд тэгж байнга эмнэлгээр хөөстэйг өгöd идэг бол сургууль бас хэцүү тий. Энд бол тэгээд болгоо багш нар нөхөөд тэгээд секс дугууланд хамруулад давтлага аваад энэ давтганд хамруулад тийм багшаас нь давтлага аваад болчихж байгаа. Үйлчлэгээч гэсэн одоо энд бол ер нь бол айгуу сайн гэж шүү дээ. Сайн шүү дээ. Тийм гэж. Хотод бол бид нар чинь зориул очиод үзүүлэх чинь за энгийн юм бол энд үзүүлчихэж байгаа юм. Тэгэхэд нэлээл асуудалтай. Би өнгөрсөн авар явах чинь яг за цагтаадаа гээл сандраал нэгтгэн өглөө бэлэн байх хэрэгтэй гэж очиход чинь хавдар гэж ажиллагдаад би очисон. Тэгээ нэгтгэн өглөө бэлэн байх хэрэгтэй гэсэн чинь миний цагийг хагас өдөр болгоод солилцсон байсан шүү дээ. Би хотод 6 хоног байгаа юм чинь. Тэгэхэд манай энд бол эмнэлгийн үйлчлэгээ яг тийм хавдар инээтэрэгээ тийм биш л бол заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй бол энд эмнэлгийн үйлчлэгээ бид нэр очиод ер нь хагас цаг л гэж ярьж шүү дээ. Саадгүй л авчихна. Хагас цаг тийм. Сургуульд бас хамаг амар шүү дээ.
Агарын йогт 7 хоногт хэдэн удаа явж байна? 7 хоногт нэг удаа. Нэг удаа явах уу те? Волейболдоо бол одоо яваад эхлэх юм байна те? Одоо явж эхэлсэн. Одоо яваад Тийм. эхэллээ. Тийм байна. Одоо тэгээд манай амийн эрдэнэд өөр ямар гоё содон чаддаг авьяас юм дуудуулах уу? Үгүй. Яах юм? Зураг чадна. Зураг зурж чадах юм. Тийм. Ямар гоё юм бэ? Зураг чи аягүй сайн шүү дээ. За хамгийн сайн найз нь хэн гэдэг хөхтэй? Хамгийн сайн найз нь одоо хитгэн найз гэдэг байхгүй юу? За. Нэг нь Амин зай гэдэг. За. Тэгээд Сувд Эрдэн, Тэрэл Саран тэгээд хэмлээ. Эрэгтэй найзууднаас Боточор, тэгээд Сүхбаатар. Одоо амийн эрдэнэ гоё найзуудтай ингээд гоё зурагтаар мэнчилгээ хүргэж. За. Сайн ингээд. найзуудаа. Чи яг надад үннээ хэлээрэй зэ. За. Чи утас хэр оролдож байна? Яхаа жохоо. Утас үзэх бол буруу. Тэрний оронд өөр юмар гоё цагаа өнгөрөх хэрэгтэй байхгүй тий? Тэгээ нохоодоо Яа тоглож гэнэ. байна. Гадаа тоглож. А чи харин нэмчээс зөндөө олон муур нохотой байна. Эдгээр бүгд нэртэй юу? Нэртэй. Хин гэдэг. Манай нохоог чи Папи гэдэг байхгүй юу? Попи. Тий. За. Тэгээ нөгөө нэг одоо шар өнгийн муурн байгаад За, тий. тэгээ Шаки гэдэг. Шаки. За тэгээ амийн эрдэнэ амжилт. За. Окей. Тэгээд гоё секцэндээ сайн яваад ээжийнхээ үгэнд сайн ороод сургуульдаа сайн яваад хичээлээ сайн хийгээд ээжтэй туслаад ингээд мундаг байгаарай. За. За. Окей. За оройны хоол. За тасан Тасан гурилтай шил. Яа. За тест тансгалсан. Талсан гурилтай шил. Хоньны чансан махтай. Орой хоол ус. За та хоёр маань ч гэсэн наашаа За хамтаа сууй те. Амика. Хоолой дээр наашаа суучих чи голдоо суучих уу. За сайхан хоолцоогоорой. За сайхан. За би бас хоолн дээр гарын бэлэг өгнө. Багруу мэдхүү. Мэднэ үстэй. Юу юм гэдэг. Юу гэнэ? Өргөцгийг нэ. Өгөрцгийг нөө. Яа би тэгвэл чам чиг өгөрцгийг өгнө за одоо. За манай Багрогийн хамт олон маань одоо жинхэнэ Монголынхаа газар шууранд тарьж ургуулсан цэвэр органик хүнсний ногоогоор амтад хачир салаатуудыг одоо хийдгийг бол монголчууд маань амдахгүй. Тэгээд энэ дотор чиний дуртай өгөрций байна. Алаг салаад байна. За одоо өөр юу байна? Энэ би их дуртай мөөгтөл ичээ. Энэ мөөгтөл ичээ их гоё. Энэ ч бас их гоё штэ. Энэ дарсан бандой. Тэгээ энэ дээр одоо нэг шинэ бүтээгдэхүүн бас орж ирсэн хараа. Энэ цууно гэдэг энэ Япон будааны тос. Тийм үү? Оо за та хоёр зүйл ярих баг шаардлагагүй. Манай цагаан будааны тос байхгүй. Тэгээд энэ баркодыг уншуулах юм бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болдог. Энд чинь ингээд илчлэг, орц найрлага, хадгалах хугацаа, тэжээлтийг чанар бүх зүйл нэг Монгол заавраараа байж идэг. Япон будааны тос. Одоо тос айгүй чухал гэдэг. Агар оролт юм уу? Тий, одоо манайхан тий оруулж ирээд ингээд одоо бас гарын бэлгэндээ хүртэл шигтгэхэд ингээд явж байгаа байгаа шүү. За ингээд тий амтд баг руу хоом бэлгэлье. Үгүй үг аав. Намрын өвгөн аав гэдэг. Хоолтойгоо махтагаа холиод идэж болно шүү манайхан тий. Тийм шүү дээ тий. За шилдэ бол хөрхөөс өмнө тий. Хэдүүлээ сайхан. Би затлаа. Яах нь чи би ч бас эмэгтэй хүн шүү. Затлаа. Энийг бас задлах юм уу? Задлаа. За затлаач. За зүгээр чи ээжигээ тэгж ярьдаг юм. За сайхан хооллоор халуун дээр нь сайхан. За сайхан. Амнаа чи та махандаа өрөөрэй. За. За нэг огтлч доо. За тэр. Сэрээ аваад өгч чичээ. Харин сэрэн л явж байна. Аа тийм үү. Огөрцөйтэй хэлж. Хэднаа. Миний ханаа. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. За орой хоол амттай байлаа. Баярлалаа. За. Одоо багч нөгөө ирсэн айлтайгаа бас танилцсанаа. Одоо манай хоёр ч юм бол ингээд айгүй өөр яг ажилтайгаа залгаад гэрн байдаг болохоор яг ингээд их цомхон юм биш үү? Тэ? Хоёр өрөө ингээд ийшээгээ галтгооны хэсэг. Тэгээд энчэнэ ингээд хоол идээд цайлчна. Тэгээд ийшээгээ амралтын унтлагын өрөө болчихж байгаа юм шүү дээ. За энэ би орж ирсэн цагаас хойш анзаараа энэ
нэг шигтгэхтэй гоё нь одоо мандаалал гэж ярьдаг шиг санагдаад байгаа. Би буруу хэлчих магадгүй шүү. Нэг тийм энэ одоо ийм сүмнэр юунууд их олон биш шүү. Энэ манай ажилчид бэлгэлсэн. Тийм. Тавьсан. Гоё. Энд ч бас айлтах гоё. Тэгээ ингээд төрийнхөө сүлтийг хуураад алдсан. Та юу нэр шүтлэгтэй бол? Шүтлэгтэй. Муухан ламаас дээр шүү. Бас үгүй таанаас. Тэр шиг нойлтой хамгийн гол. Одоо чинь боловсон нойлон дотроо бүх халуугууд бас дүүш мүшнэ гэж шийдчихээ. Тийм, төвийн шугамд холбогдсон. Тий. Дөнгөж сая хэдхэн хоногийн өмнө холбогдсон байхгүй юу? Тэгээ эднийг та урд нь бэлдээ тавьсан байсан юм холбогдно гээд. Гүй энэ ерөөсөө сая энэ 7 сар цэвэр бөхрөө холбосон. Тэгээ сая нэг барай засаж ингэж оруулж ирсэн. Оо за. Та нар 2-3 хоногийн өмнө дууссан гэж байна тий. Тий. За. Бүрэн тогшиж чадаагүй л юм битээр. Цанхнуудаа хүртэл хөшгөөч хийж чадаагүй. Тэгээд ингээд сумын төвийн айлууд чи ерөнхийдөө ингээд нөгөө төвийн шугамдаа холбогдоод нийтийн халаалттай яг л орсоос болчихж байгаа юм л да. Тэгээд цэвэр бохортой болчихоо. Ингээд сайхан болчихоо. За ийшээ зочлоо. Болохгүй шүү дээ. За. Па. За тартан бух. Байж ах ч вэ. Эндээ ингээд ээж их хоёр шкаф ор зурагт гэл. Оо энэ үр чи бас яасан их сүнээр вэ. Та бас юм хоббит байгүй? Тий. Би энэ пингшүгийн юмнууд их цоглуулдаг. Тийм үү тий. Тий. Тэрс пингшүгийн холбогдолтой юмуд байна уу? Бага. Энэ болохоор битээс нэг гонжун кантон байрахта ийм бахан гонжо цамхаг. Орой налга болчихжээ сая юм энцлээ. Уг нь ийм шүү. Уг нь ийм юм байна. Тий. Та хоёр бас тэгээд нэг жилдээ нэг хоёр ийш тийш аялчаад байна уу? Нэг хоёр бол явчихна. Хоёр бол явчихна гэж тэ. Болчихлоо шүү дээ. Энэ ямар гоё юм бэ? Энэ юм чулуу юм уу, шил юм уу? Чулуу. Тий. Манай ажилчид л ингээл баяраар надаас өвнөр их бэлгэлдэг. Ч одоо 3 зам байгаа юм уу? Тийм байна тий. Энэ алтан юм бүүтэй. Тийм биш дээ. Энэ дахиад мөртэй гоё. Энэ саран тоёгийн цомог юм уу? Тий, сарантайгийн тоглолтоор эрэхтэн битээр энэ цамгийг авсан. Битээр бэлгэлсэн. Ой, ямар гоё. Энэ одоо хэдэн онд вэ? 2 жилийн өмнөх шүү. Ариун тунгалаг амийн эрдэнэ танаа гэж хагаад. Харын үсгээ зураад бэлгэлсэн байх шүү. Тэгс. Сооны манла поп тива. Монголын гавьж хүчсэн саран тоёгийн пианс байна да. Энэ зураг хэний зураг юм? Амины хийсэн зураг. Яг тийм. Дотор нь муур байгаа гэсэн. Тийм биш үү? Амийн эрдэнэ. Чи энэ хэзээ хийсэн бэ? Өмнө жил хийсэн мэ. Өмнө жил хийсэн юм. Яа. Ийм хэрүүн зөндөө би. Одоо ч бүтээлүүд дээр болж шít. Энэ цонхон дээр чи нөө базил шиг муурын тий? Шар муур. Тэгээ чи одоо намар юм уу? Yes. Энэ гэрээ дүрийн зураг байгаа тэгээд би зарим нь гаргацтай. Гаргацаа нь. Одоо мондөг юм байна. Нэрээ гой зурд юм байна. Манай амиртэн чи. За яшигээ түр тавьчихлээ хөө. За эндээ бурхан шүтэнэ тавьчихсан. Энэ чи нэр одоо кондишн байхгүй бол зонд бол тусчаан гэвчтэй. Тэр дээр төрөнд бол Тийм байна. Энэ гуанжид тавьсан зүг. Лу гонжууд авсан зураг харъя л та. Та хоёр одоо тийм биш үү? Гонжугийн цамхаг шилэн. Тийм байна. Ямар гоё юм бэ те. Ингээл одоо ойлоо болж байгаа шүү дээ тийм ээ. За хоёул тийшээ сууж явах ярилцгаа. За тэгээд өнөөдрийн маань ажил ерөнхийдөө шивхэрх тийшээ хандж шүү. Зорж ирсэн ажлын маань бараг 70-80% нь биелж. Тэгээд би одоо нөгөө нэвтрүүлгийн маань ивент гэж хамтран ажиллагч байгууллагуудын гарын бэлгийг бас танд хардуулаа өгнө. За манай нэвтрүүлэгтээ одоо маш олон жил хамтран ажиллаж байгаа 5 нүдэн брэнд маань өөрийн гарын бэлгийг бас одоо өгөөрэй гэд явуулсан байгаа. Тэгээд 5 нүдэнгийнхэн маань одоо гангар шаацангаа танд бэлгэлээрээ гэдэг дээш харсан сав. За үргэлж тэгээд одоо олзоо мөхтэй эдэн ундагаар хэлбэгдэлд өгөөрэй гэд өөс өв бүтээгч 5 нүдэн брендийн маань шаацангийн дээч бас танд хардуулаа өгч байгаа шүү. ямар гоё юм. Үнэхээр гоё наад чинь бол яг надад бас нэг аягна байдیں۔ Байдгүй те. За тэгвэл нэмээд аягны хад залуу уулзах юм уу? Болно шүү дээ. За тэгээ бас манай зөв зүйгээ за энэ ихтэй чамд хэрэгтэй те. Америкнэ. Энэ зөв зүйгээ заяа. Эвтэ дөрөв амтны Тумбашийн Монгол зургийн аргаар хийсэн. Энэ пазл байгаа заяа. Тий 500 ширхэгтэй. Тий эн чинь ихээр эвлүүлэхээр баг энэ шиг нэлээ юм. Эндээс жоох юм юу босоод уу.
ийм том хэмжээтэй болно. 50 36-гийн хэмжээтэй. Тэгээд айгүй гоё паадл. Чи нэг гоё хөдөлгөөнгүй ширээн дээр гоё ухсраад эвлүүлээрэ заяа. Хоол нэг цав цаваагаар нь аачих юм байна. Тий, тэгээд ингээд нөгөө жааслаад тавьчихдаг шүү заяа. Зөндөөс. Ямар гоё юм те. За тэгээд зөв зүйтэй байгаарай. Зөв зүй живлүүлээрэ гэсэн утгатай. Зөв зүй гэдэг брендийнхаа бэлгийг өгч байгаа шүү заяа. Манай шаацсан та ингээ хараа задлаад үзвэл бас айгүй гоё шүү. Энэ ингээд нөгөө том жижиг юм янз бүр ийм шаац юм уу? Тэгээд чи ингээл тоомос хандаж шүү. Янз. Тэгээд доороо болохоор том нь өгөх. 3 жижиг 3 том ба. Энэ бол хоолны аяг байхгүй тий. Энэ юм том. Гоё гоц. Тийм ээ. Ямар гоё юм. Ингээд сайхан идэ. За баярлалаа. Идэж хэрглэж байгаа заа явчих. Тийм ээ. Став юм байна. Манай Empire Totem гэдэг бас нэг юм одоо бэлэг дурсгалын зүйл гэдэг манай нэг хураа ах байдیں۔ Тэгээд тэр маань бас өөр юм бэлдээ өгөөрэй гэдэг. Монголчууд одоо эрт дээр үеэсээ эдийн дээд гэж нэрлэж явсан зүйл юу гэвэл тэр бол хадаг юм аа юм л да тийм ээ. Мөнх хөх тэнгэрийн бэлэгдэл. За тэгээд энэ чинь бол одоо энэ хадгийг бол одоо эрт дээр үеэс бол одоо энэ дэлхийн эд биш. Энэ бол бурхны эд хэрэглэл юм аа. Тэгээд одоо маш их хүнддэг 13 дугаар зууны үеэс хадаг хэрэгжилжсэн тийм баримт нь байдаг юм байл. Тэгээд энд бол одоо хамгийн нэг гол юм нь юу вэ гэх юм бол энэ одоо сайн цагийн мянган бурхтын тамхтай хатдаг байхгүй. За одоо ингээд сайн цаг ирэхэд мянган бурхан одоо дэлхийд заларнаа. Одоо чинь бас 4 5 бурхан нь додроод ингэсэн байгаа шүү дээ. Одоо Майдэр бурхан. Тэгээд энэ мянган бурханы энэ дардс бол одоо манай тэр хахад яг их хувь нь байдаг байхгүй. Одоо модон барных нь. Тэрүүгээр одоо энэ тамгын яг ориг тамгаарна гэсэн үг шүү дээ. Одоо ингээд тамгалж барлаад тэгээд одоо бурханчлам авшиглаж шүншиглээд амьлуулад тэгээд энэ бол одоо цэвэр одоо юм даун хатаг. Одоо ингээд хатгийг чинь юу яадаг юм бэ шүү дээ. Одоо материал нэг чухал байдаг юм байна. Тэгээд энэ чи одоо тийм ингээд одоо уцнаас нь тасдаж аваа шатахад энэс үнсэл үлдэнэ. Түүнээс чи өөр ямар нэг үнс болол одоо дуусна гэсэн үг. Одоо нэг нийлэг материал байхгүй. Тэгээд ийм одоо эдэр хийсэн байгаа. Тэгээд энэ дэр одоо их авшигтай ийм сайхан хатдаг байгаа. Тэгээд ихчтэй. За энэ манай бас найз юм маань энэ хоёр маань нэг юм байгаа. Тэгээд энэ дотор футболк байгаа. Миний одоо энэ өмссөн байгаа футболк. К50 гэдэг. Энэний цээжин дээр одоо тэнд ингээд энэ шаргалтад харагдаж байна. Тийм байна. Одоо энэ мянган бурхны тамгыг чинь ингээд дагцсан байгаа байхгүй. Футболкын дээр ингээд хийцсэн байгаа. Энэ одоо ингээд наранд гарахаар тодорно. Өдөр ингээд харахаар хөв хөх тодох хөнгөтэй болно. Тэгээ жоохон сүүдэрт орохоор бүдгэрээ. Тэгээ бүр ингээ гигээгүй газар орохоор ингээ шаргалтаад ингээ дөнгөн хэдийн янз хувирна. Тэгээд одоо энийг ингээ бас биедээ зүүж явах нь одоо их ерөөлтэй авшигтай гэд. Тэгээд одоо энэ хадгийг энэ сайхан бас бодволох одоо эдийн хамт гацуулж өгч байгаа юм шиг байна. Танаа гэртээ урагжил сайхан хад жаргал инээд хөөр тийм ээ цалгиж байх юм ерөөлөг өргөд. За ерөөл бацаахан шээ. Би харин энэ дээр сайз нь танд одоо ээл бол гайгүй. Ер нь бол том боломжийн сайз ирсэн биш үү? Хураад өмснөө. За энэ тэгээ хайрцаг нэг ш. За тэгээ бас манай К50 залуучууд маань одоо чи өвөл цаг ирж байна те. Хөл дулаан бол би ирүүл гэж энэ гоё оймсны хаус гэж гардалж өгж явуулсан байна. Баярлаа. Яас их билүү үт юм бэ? За нэвтрүүлгийн үнэтгэж 5 нуудын брэнд Bagro, Зөв Зүй, Empire Totem, K50 брэндүүдэд маш их баярлалаа. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Bagro брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Bagro. Ерөнхийдөө бол одоо ингээл хам богд суман дээрээ ингээд ажиглахад хүмүүс маш их тийм одоо энэ бол тийм стресс багтай тийм ээ. Ямар нэгэн юм сэтгэлийн зовлонгүй гэх юм уу. За тэгээд нэг юм ажил хийх юмуд нь бүгд тодорхой.
Тэ яг л нэг хөдөлмөр бужигнсан сум санагдлаа. Одоо яг хүмүүс бас гайхаж магадгүй одоо эгчийн маань хань ажил бол бас хэдэн жилийн өмнө өвчний улмаас 19 тий бурхны орондоо явсан болохоор одоо манай хоёр бол ингээд хоёулахнаа ал байгаа маань нэлгний хавтар гэсэн тийм ээ. Нэлгний хорт хавтар. Тий тэр одоо тэр эцсийн шатанд орсон. Тий ер нь бол тийм чимээг өвч юм бэлээ. 18 онд анх ажил дээрээс л би өвдөд байна гэл дуудаал очсон чинь очиж ацраал сумын эмнэлэгт үзүүлсэн чинь л сумын эмч яхад үзэл хавтар байна эмнэлэг рүү явгээл тэгэл тэр бүтэн сайн нойроо тэр эмчийг гойж үзүүлсэн. Тэгэл нэгтгэх бүтэн сайн оройд шөндөө гарч явал өглөөхөд очиад үзүүлэхэд л маш том хавтар нэгтгэл. Ер нь яг Монголд байгаа хавтрын тийм том хавтар бол ер нь байгаагүй хамгийн том хавтар гэж ярьж байна. Тэгээд 2 жил хаалганд орсныхаа дараа энтэх рүү эмчилгээнд яваад бас элэг сэлүүлнэ гэдээ донор аваад байсан. Тэгээ бас тэнд очиод нэгэн төсрөлцөө учраас болохгүйгээд. Тэгэл эндээ за 6 сарын настаа шүү гэж ирсэн. Тэгээд 6 сарын настаагаа ирээд 3 сар тийм байна шүү дээ. Ирээд 11 сарын 20-нд орох болсон. Охин маань тэгээд 4 настай удажсэн. Жоох байсан. Учирсаа ойлгохгүй настай. Ойлгохгүй тийм. Одоо болохоор аав хайр гоё л гэж асуугаад байна. Тийм. Одоо энэ хавтар гэдэг зүйл бол одоо монголчуудын хувьд бол одоо аюулын харангуул алертэй л дээ. Би өнгөрсөн жил бас бамбаа хорт хавтар гэдэг онш сонсчаад ухаан алдчихсан. Та өөртөө юу? Тийм үү. Онш нь тэгж аншлагдаад тэгээд хавтар судал руу яв гээд. Тэгээд цаг авчаад хавтар судал руу явж байхдаа бол ихэн бодчихсон. Хүн чинь хүүхдээ хүнд өхөөл гэж бодд юм байл шүү дээ. Тэгэл ах дүүнээсээ ингээл жишээл одоо тэр тийм юм гээд бүгдийн дэнслээл хүн чинь хэцүү болд юм билээ. Тийм. Тэгсэн чинь харин ашгүй. Тэгсэн чинь зүгээр яг хавтар судал дээр очисон чинь хавтар биш яав шинж байна гэхдээ биш гэсэн. Одоо тэрэндээ эмчилгээ хэлгээд тэр гайгүй. Ер нь хяналтанд л явж байгаа. Тийм. Охны бөөрөөс одоо ер нь хяналтанд явж байгаа. Хос эрэхтэй учраас тэгээ бөөр болохоор юу яд юм бэ? Шилжтэн ясандаа хүрээд нөхөд гүцэх магадaltaй байдаг гинэ. бас. Тий. Тэгээд ерөөсөө нөгөө ханаа төрөөж болохгүй хүүхдээ ханиадны эмч ерөөсөө энэ бөөрөнд нэсрэг саалттай байт юм байна. Тэгэхээр бид тэр чи ангид нь хүүхд таниавал тэгэл таслахаас аргагүй шүү дээ. Тий. Хүний амьдралаар хүмүүс өөрсдөө амьдарч үзээгүй. Миний гутлыг өмсөд миний замаар явж үзээгүй гэж хүмүүс нэг тийм юм аюу хэцүү ханддаг манайхны зам байна те. Ялангуяа одоо ингээд сошиал артаас ч байдаг юм уу? Ер нь тэгээ хүний харах өнц гэж мэдэхгүй шүү дээ, тийм үстэй. Хүн юу ч туулж байгаа, юу ч хүрж байгаа хинч мэдэхгүй байхгүй. Мэдэхгүй ер нь хүмүүс тийм байдаг. Тэгэл элчин сайд энцгийн элчин дээр битээд визээ хөөцөлтөөл ингээл өвчтөе хүнтэйгээ өглөөс орой бол ингээл одоо тийм одоо юм ингээл гүгэл тэгэл гүйж хахад энд хүүхчин жоох хүүхд юм чи 3 настай хүүхд гинтгэн шээ гээл ингээд тэгээд сандраал ингээл нөгөө за машинаар аваад явах хооронд л шээлээгээл суугаа шээцэн чинь дараа өнгөрж байгаа машин сигнал даал арчаагүй навшвэ чи элчин сайдын яамны гадаа чи на хүүхдээ аваа яваач гээл ингээл тэр машинууд ингээд төгжирсэн байгаа машинууд тэгээл орилол сигнал даал ер нь хэцүү байдаг. Тэр үед бол ингээл өөрсдөө зовлон туулаа явж байхад хүмүүс тэгж хандах бол үнэхээр хэцүү байт юм лээ. Ямар ч боломжгүй. Шээсээ хөрөнгөөлөлтөд шээлэгээл ингэдэг байхгүй юу? Одоо тэгээд сургуульд орсон байх бас санаа зовж штэ. Багшд нь хэлэн сургуулиуд өдөрлөхт нэлээд манай хөшөөлөлгүй шээлгэрээ л гойж байгаа юм чи. Тэ. Одоо тэгээд ангийн багш харцсангүй одоо харин багшны интернет сургуулийн орчин ч юм уу айгүй хүүхд таатай. Тийм гоё болчихлоо. Тий. Хам бүгдийн сургууль чинь анх манайхыг шилжиж ирж явах чинь ер нь бол юу байсан штэ. Ийм ариун цэврийн боловсон ойл гэх вэ гаднаа визасдаг ер нь бүхэл сумдаа яриа тийм байсан. Одоо бол хотын ямар сургуулиас илүү сайхан тогтчлоо. Нэг ангид нэг 23-аас 25 хүүхд сурдаг. Стандарт хэмжээндээ. Тэгээ багш нар нь яг тэр болохоор хүүхдтэй хурц ажилладаг. Тэгээ хам бүгдийн сургууль бол сайн штэ ер нь л. Тэгэл ер нь хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ. Чинь л тэгэл зөндөө шүү дээ. Эсвэл эрүүл мэнд бусд нь бол хамаа алгаа. Тий. Мөнгийг хүн олж болно тий. Хичээхтэл болох асуудал. Эрдмийг хүн сурч болно. Тий. Ажлаар нь олж танилцлаа. Хийсэн бүтээсэн зүйл сайхан байна. Нутаг оронд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгч гэж мундаг байдаг юм байна. Тэдний дундаас одоо ингээд өөрсдийнхөө хамгийн гол нь хүн бас өөрөө хичээх хэрэгтэй.
Тийм ээ. Мянга дэмжүүд байхад бас ураг шалгахгүй бол бас ураггүй шүү дээ тийм ээ. Тийм шүү дээ юм чинь. Айл талдаа байхгүй. Тэгэхээр одоо ингээл оюутлахад компаниас байдаг юм уу, орон нутгийн удирдлагаас байдаг юм уу, ямар нэгэн сан одоо тийм ийм зүйлээс ингээд янз бүрийн бизнесүүдийг боожуулаад дэмжиж хамтран ажиллаад ингээ явж байхад тэрийг өөрсдөө тэрэндээ хариуцлагатай сэтгэлтэй байгаад хийгээд өшөө сайхан өрнүүлээд хөгжүүлээд явж байгаа хүмүүсийг харахад багтмаар байгаа. Тэрний жишээл бол та минь байлаа. Баярлалаа. Өнөөдөр ингээл энэ ажиллаж байгаа охтуудаас ороод ингээл харахад бүгдээрээ л ажилтаа сэтгэл хангалав. Энэ чинь л хамгийн чухал байхгүй да. Тийм шүү дээ. Хүн нөгөө ажиллаж байгаа орчин авж байгаа цалин энэ юмд сэтгэл хангалуун байна гэдэг чинь нөгөө доктортой ажиллахыг хамгийн том үндсэн шалтгаан тий. Тэгэхээр анх үүсгэн байгуулахаас одоо хүртэл явж байгаа гэдэг чинь гоё л. Тийм ерөөс эхнээсээ цог. Тийм хүн байгаа. Тэгээд чадчихсан. Тэгээ хөрхөө ингээл 10 хэдүүлээ чинь тэгээ шинэ жил минжил наадам ажлын энтер гээл бас. Аялж байлаа. Юм хийдэг үлгэрч тий. Тийм шүү дээ. Аялна. Тэгээ бид ч одоо бүр гэр үр шиг болцсон. Тэгэл ядарсан үед нэг нь ямар хол хийж байгаа гээл тэгэхээр чинь тийм хол хийж байгаа гэдэг. За танаад би тэгвэл хоол ихий болоо шүү. Өө тэгээд би хоолоо өдрөө гэж юм бол бид тэр их гарна. Тий. Тэгээ нэг өвдгөр бас би энэ хоол цагаа игээ бариагүй. Ингээд удаан хамт ажилласан усууч яг нэг гэр үр шиг болчтой. Төрөл садан ах トゥ нараас хол байгаа. Тий. Надад бол амар том төвшиг байхгүй юу. Ах トゥ сийн мань оролцсон ийм сайхан хамт олонтой нэг чих хааз байхгүй юу. Тий. Тэгээд одоо ингээд бид нар чинь ингээд дараа ажилчин гэхгүй анагийн дөгдөг харилцаатай явдаг. Ямар санд энэ сумын нэг хүн ажилд орж ирчээ тэгсэгс удаан ах トゥ нар байд юм байна өө энд чинь. Оо хамаатан сатнараа бөөд байж идэм байна. Хамаатан сатнараа байж идэм байна гэсэн. Тэгсэн чинь бид саал талаа цугласан хүмүүс байгаа гэдэг. Хаа байсан болов тий. Ана гэд харж унж тэгэн штэ. За энэ нэг ихчд өнөрөл хоорондоо нээлжлэм хийд юм байна л гэж. Тийм тэгэж яадаг шээ. Тийм болтлоо дотн байна гэдэг чинь өөрөө айгүй гоё. Тийм шүү. Тохиолдсон болгон бид хэдих бөөнийх болоо явцдаг. Баяр бол бүгдээрээ цуг очаа баярлчин. Хүчин золон бол цуг очоод ингээд шаналаад ингээд цуг ингээд би эндээ дэм тосоолоо явна. Тэр нь л та хамгийн чухал. Гэтэ энэ яг танад надад хажууд чинь оюутлахаа том компани байгаагийн нөлөө бас байна. Байлгүй. Энэ оюутлахаа л нөлөө. Маш том соёлтой компани байж байгаа шүү дээ. Бүр ингээд байгууллагын соёл молч мөр төгөл тулцсан газар байна. Хэрэгжсэн газар байж байгаа. Тэр дотоосоос тамхины шалж харахгүй байна. Тийм газрын ингээд нөлөөлөл чи ингээд орж мэдэгдэж л байгаа шүү дээ. Мэдрэлгүй байх. Маш их мэдэгдэнэ. За ийм учраас энэ нэг ингэж болохгүй. Ийм байх хэрэгтэй. Ингэж нэгэндээ ингэх хэрэгтэй гэдэг юм чинь. Тэгээд одоо нэг газруудад ингээд орохоор жижиг дунд бизнес эрхэлж байгаа. Одоо хэдий уурхаад биш мөртлөөсөө тэр газар ажиллаж байгаа хүмүүс айгүй тууштай, айгүй зарчимтай. Одоо ингэж байгаад байгаа байхгүй. Цаанаасаа бүгд ер нь тэгвэр сурцсан. Одоо ингээд оюутлагуудаа ингэж хамтарч ажиллаад одоо өөрсдөө бичиг баримтаа бүрдүүлээд ингээд оюутлагаа ханган нийлүүлж болох чинь бас ингээд өдөр тутам хэрэгтэй нэг оюутлагад нэг ширхэг боол тэрэг болсон ч ийм боол тэрэг боллоо гэж тавьдаг. Тийм оюу датабейс гэж байдаг байхгүй юу? Одоо өнөөдөр оюутлагад хэрэгтэй байгаа бүх мэдээллүүдээ ингээд одоо ийм хэрэгтэй байна. Үнэн санал өгөөрэй гэд. За энд ингээд тэнцсэн компаниуд ингээд бүгд бүртгүүлээд ханган нийлүүлэгч компаниуд бүртгүүлээд одоо туслан гүйцэгч бүх компани тэг бүх ингээд шалгуур үзүүлэлтүүд байдаг байхгүй юу? Одоо Ямабагийн бодлого байна. Тэгэл бизнесийн 104 байна. Даатгал одоо хохирлоо бардуулах гэх даатгал хүртэл байх хэрэгтэй байдаг. 100-аас 200 сая төгрөг өгөх одоо бид нар чинь жижиг хэмжээнд байгуулах учраас тийм даатгаллаа хүртэл хамрагддаг. Тэгээд би ямар ч компани одоо тендерт оролцлоо гэсэн бичиг баримтыг бол тулталбилтээс сурцсан. Тэгээ юунаас ч айдгүй. Зүгээр конов дарахад миний бүх бичиг бараг ингээд бэлэн байж байгаа. Яа, бүх юм бэлэн байж идэг. Зөвхөн цаад газрын тавьж байгаа шаардлага юу байна? Зөвхөн тэр хувцас тэр хувцсан дээр өөр ямар юм бэ гэдгийг л харахаас биш. Миний бүх юм бэлэн. Ямар ч тендерт болсон айдгүй ингээд бүр сурцсан байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр эн чинь оюутлын соёл нүүр бардам. Тэгээ нэг тендер бичиг баримтны нэг англи хэлтэй тийм англиар байгаа тендерийн материал харахад бол авчрын алд орж агаад ямар ч тендерт оролцдог болчиход тэгээ авчин. Чадах юм чинь тэгээ авчин. Тийм болч. Манад нэг ийм галын асуудал гарлаач гэдэг юм уу? Манай нэг тог буудаач гэдэг юм уу? Иймэрхүү ингээд мэдээлэл ингээд хуваалцдаг л да бид нар. Тэгэхэд ингээд тэр талын бүх сефтигийн одоо үйл ажиллагаа одоо танаа тийм асуудал бол ингэж зэгцлэх хэрэгтэй. Одоо ингэж ханд одоо энэ асуудлаа ингэж арилга гэдэг ингээд бид нар сургалтыг өгчдөг. Тэгэхээр тэр даруйд нь бид нар ингээд нөгөөдгөө арилгачдаг байхгүй яг тэр заасныхан дагуу. Тэгэхээр бид нарт маш сум ажиллагаа бол нэгт биш.
маш нэгт штэ. Одоо би чинь анх байгуулагдсан цагаас хойш нэг ч удаагийн тендерийг алгасч үзээгүй. Орсон тендер ингээл хувцсныхаа 3 жил болоо зарал тээ. Бүх орсон тендертэй ингээл юм наваал явж байгаа. Хувцсыг наваал оёол тий. Тэгэхээр бол тэр хэрээрээ л туршлагажаад тэр хэрээрээ олон л ингээд хөгжөөд яваад идэг. Би ер нь одоо ингээл таны яриа нарыг сонсоод гэсэн чи одоо бүр сүлдээ хам богд руу урвчмаа арч юм шиг арч юм шиг бодол төрж шүү. За тэгээ ярьсан суух сайхан байла. За. Тэгээд үл эрт хамраа. За тэгээ. Үл эрт. Ами эрт маань хичээлтэй учраас одоо ядраагаад жилээгээд явах тий. За одоо. За тэгээ. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гялалцсан гиген цонхнууд сайн байна уу? Ихний хараари байсан ээжи аваа сайн байна уу? Унтах нарнаас Баярлаа өглөөний минь. Муу яваа. Яцгаа. Замдаа бас жоохон ядарсан юм уу яс ер нь бүх унтсан шүү. Тийм. Тэгж л авах таа. Замд бол. За баярлалаа. Та нашаа цай авах. Тийм ээ. Ер нь одоо за одоо яг компани хувьд хамгийн ойр юм болон хэтийн төлөвлөгөө зорилт за бид нар бол бас нэг ийм босго тавьчаад энийгээ нэг юм давч тийм бодолтой ингэж юм гих одоо зорилго одоо байгаа л байлгүй ч тий Байгаа л та. Тэгээс хамаагүй яриад идэл болж гинөө. Зорилго байлгүй яхаа. Мэдээж одоо тэгэл өөрөө эхнээсээ зорилгоо тавиад за ямарсаа өөр ингэсэн байртай болъё тийм ээ. Өөрөө ингээд агуулгасаа бүх юм ингээд шатраатаагаар хийгээд бид нар үйлдвэрлэгч учраас тийм мөнгийг одоо нэг дэлгүүр хашааш тийм хэр нь болохгүй шүү дээ. Тэгэхээр яг зорьсон зорилготой хүрсэн явж байгаа. Цаашдынхан зорилготой бас зорилгоо тавьсан тэрэн лүгөө хөрөх гээд зүтгээд гэж л явж байна. зүтгээд л явж байна. За биднээс шалтгааллахгүй юм бас байна. Тийм шүү дээ. Тэгэл тэр болгоныг даван тулаал ажиллаа хийгээл хамт олонтойгоо зүтгэж л энэ да. Тэгээ ямар ч төчтөр ингээд харсан хамт олон бол сайхан байлаа. Дан залуучууд те. Тэгэл дандаа бүсгүйчүүд. Тэгэл байрлах нь байрлал, төөрнөөсөө ажиллах нь ажиллаад тэгэл бөөндөө сайхан яг л нөгөө хийж бүтээхий хэн л одоо зориг тавьсан юм сайхан жижигсэн хамт олон харагдаж байлаа. Нүүрнээс нь ямар ч нэг тийм нэг байдаг шүү. Тэ? Ингээд харахад нэг байдаг шүү дээ, тэ? Сонин шүү дээ ингээд хүн ингээд хараад ингээд бодоол ингээд нэг албаар хийж байгаа юм шиг үү? Юмаа ингээд нэг юм ажил даадал энийг энэ л ингээд тэгэл энийг нэг юм одоо юу гэх юм те аргагүй хэл хийж байгаа юм шиг юм шиг нэг юм мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тэгэхэд бол тийм байхгүй. Өө өстой ингэж чинь тэг чинь гоё байна ингэж чинь тэдэн сарын өмнө тэдэн жилийн өмнө гэл ирсэн. Маш гоё байлаа. Тэгээд ямар ч байсан одоо бид нарыг бас одоо энд ирээд нэвтрүүлгийг бэлтгэхэд ирж хонох боломж олгосон. За тэгэл ажил төрлөөрөө зочлох боломжийг олгосон. Хавтанд олонтойгоо уулзах боломжийг олгосон явдал. Ихтэй бол маш их баярлалаа. Сайхан байна. Тэгээд чи одоо бид чинь хотоос ирсэн одоо намар цаг хүүтэн ингээд бараг худалчгүй дотор өмдөө өмсөх шахал юм болсон. Танаа хотыг бол тийм биш юм байна. Онгорхол байж та хаалга онгорхол. Хаалгууд онгорхоо тэгэл өглөөч бүр яасан ч дулаахан байдаг. Тийм сайхан байдаг. Сургуулийн хүүхдүүд хүртэл ингээл формтоол явж байгаа шүү дээ. Тийм ямар нэг хүүтэн мөртөж байх. Байхгүй өмсөхгүй ч өмсөх шаардлага гарахгүй юм чинь. Тийм байна. 11 сар болтол ер нь юм байдаг. За тэгээд цагаа уучаал. Одоо ингэ морд идэ. За. Манайхаар зочлсонд баярлалаа. Баярлалаа. За ер нь халууцах болтой биш үү? Күрдэг мөрдгөл ямар ч хэрэггүй шүү. Хэрэггүй шүү дээ. Тий. Одоо л күртний хэрэг арай болоог байна. Одоо ингээд манай ажилчид ирэхэд өгч байгаа ер нь. Өгч. Өгч байна. За тэгээ ямар ч байсан одоо дүүгийнхаа саналыг хүлээж аваад гэртээ сайхан хонуулаад, хууч хөөрөөд, ажиллаа танилцуулаад игс явдал туйл их баярлалаа. Тэгээд ахиад нэг хэдэн жилийн дараа тийм ээ. Одоо яаж өргөжөөд, яаж одоо тэлээд
хамт олон хэд болоод ингэх бол таашгүй. Тэгэхээр одоо таны ажил үйлс, цаашдын зорилго бүхэл зүйлд нь өндрөөс өндөр амжилтыг одоо бүх үзэгчдийнхээ өмнөөс хүсье. Баярлалаа. Манайхыг сонгож ирж манад зочлсонд маш их баярлалаа. Баярлалаа. За. За энэ За, байна сайн сайгараа. За баяртай. За баярлалаа.